За сайн байцгаана уу? Манай Сөүл хотын MBC төвийн студийнхан яг одоо Сөүл хотын Шинсадун дээр ирж байна. За энэ Шинсадун дээр манай Монголын юм гоё кашмирын дэлгүүр байгаа. За манайх бол 100% ноолрон бүтээгдэхүүнүүд байгаа. Энэ талд бол одоо манай эрэгтэй бүтээгдэхүүний хэсэг байна. Тэнд бол органик өнгөтэй бүтээгдэхүүнүүдийн маань хэсэг энд байна. Монголынхаа бүтээгдэхүүнийг хүний нутагт ингээ харахад үнэхээр сайхан байдаг. За манайх зөвхөн ноолрон бүтээгдэхүүн гэж та бодож байна уу? Үгүй. Ваа за. Өөр ямар бүтээгдэхүүн? Манайх ноолрон бүтээгдэхүүнээ Европ, Азийн зах зээлд гаргаад, Европт бол гаргаад бас удаж байгаа. Тэгээд олон одоо Итали дизайнер одоо төрөл олон орон орны дизайнеруудтай хамтарч ажилладаг. Мөн бараа бүтээгдэхүүнээ нийлүүлдэг. Тэр компаниас манд биднэрт бас 100 одоо дэлгүүртээ борлуулах бүтээгдэхүүнээ санал болгоод ийм ноолрон биш бүтээгдэхүүнүүдийг бид Италиас одоо оруулж ирээд борлуулж байгаа. Бүгд найрамдах Солонгос улсад аль ёсоор үйл ажиллагаа явуулдаг MBC студийн зүгээс бэлтгэн хүргэдэг амжилтын амт нэвтрүүлгийн энэ удаагийн дугаараараа бид бүрэн жаргалын жавцсан толгорыг онцлон ураад байна. Нэвтрүүлгийн маань зочин эрхэлсэн ажилдаа үнэнч тууштай хичээнгүйлж зүтгэдэг бүсгүй юм а. Монгол улсынхаа эвсэг компанид тууштай ажиллаж ажилтнаас эрхлэгч болтлоо ахин дэвшиж ажиллаад одоо бүгд найрамдах Солонгос улс дахь эвсэг компани салбарын захирлаар ажиллаж байна. Түүний солонгос хэлийг хэрхэн яаж сурсан, солонгосын зах зээлд монгол ноолуурыг яаж сурталчлан таниулан ажиллаж байгаа талаар нэвтрүүлгээс хүлээн аваарай. Мөн чөлөө цагаараа үргэлж өөрийгөө хөгжүүлж, шинийг эрэлхийлж байдаг чанар нь түүнийг одоогийн амжилтад хүргэжээ. Нэвтрүүлгийн зочинтойгоо хийсэн ярианаас олон зүйлийг мэдэн авч, урам зоригийг өөртөө нэмээрэй. Та бүхнийгээ хүндэт гисэн амжилтын амт нэвтрүүлэг. За сайн байна уу? За сонир сайхан юутай байна. Өнөөдөр танад дэлгүүрт ирсэн чинь ямар гоё юм бэ? Бүр ингээ Монголынхаа бараа бүтээгдэхүүнийг хараад маш гоё санагдаж байна. Монголд ирсэн юм шиг. Тий, бараа Монголд ирсэн юм шиг санагдаж байна. За, Жавцсан толгор дүүгээ үед сонир сайхан юутай байна ойрын үед. За ойрын үед тэгэл ажил бизнесээ эрхлээд л явж байна да. Байнгын завгүй хэл завгүй. Хоёулаа бас нэг уулздаг гэж бас нэлээ хугацаа боллоо шүү дээ. За тэгээд Жавцааг бол би бол Жавцаа гэж дууддаг хүмүүс ч гэсэн тийм ер нь чиний Facebook, сошиал нэр ч гэсэн Жавцсан далгар гэдэг бүтэн нэр нь. За Жавцсан далгар гэдэг хүний талаар нэг товчхон гоё үзэгчтэй хөрөхгүй юу? Яаж Монголд одоо юу хийдэг байсан? Яаж явж байгаа Солонгост ирв? Тэ. За намайг Жавцсан далгар гэдэг. Би бол Хүсгэл аймгийн Цэцэрлэг сумын харьяатай ийм хүн байгаа. Улаанбаатар багасаа Хүсгэл аймгийн Мөрөн суманд 10 жилээ төгсөөд хотод оюутан болж орж ирээд хотод ингээд тууштай ажиллаж амьдарч байгаад одоо энэ эвсэг компанийнхаа томилолтоор Солонгос улсад ирж ажиллаж байна. Маш гоё боломж шүү тий. За энэ эвсэгчийн Солонгос дахь салбар нь хэдэн онд байгуулагдсан бэ? За манай Солонгос дахь салбар бол 2020 онд байгуулагдсан. Одоо 3 дахь жилийнхаа нүүрийг үзэх гэж явж байна да. 8 сард одоо 3 дахь жил нь болно. За. Солонгос улсад ирэхээс өмнө яг юу хийдэг байсан? Солонгос хэл бас сурсан маш сайн мэддэг юм билээ. Би аль тэгж харсан байгаа. Тэгэхээр урд нь солонгос хэл сурч ирсэн юм уу? Тэр талаараа нэг танилцуулахгүй. Урдныхаа түүхийг их сургуульд бол Солонгослын ангийг Улаанбаатар их сургуулийн Солонгослын ангийг бол төгссөн. Тэгээд эхлээд яг солонгос хэлээрээ ингээд солонгос байгууллагуудад ажиллаж байгаад
Одоо энэ байгууллагатаа би 2015 оноос хойш ажиллаад явж байна. Эвсэг компанид бол одоо дэлгүүр харилцан эрхлэгчээр ажиллаж агаад тэгээд солонгос хэллийг мэддэг гэдэг утгаар манай одоо компани зүгээс, манай удирдлагуудын зүгээс надад итгэж солонгос улсад одоо энэ хариуцлагатай ажлыг одоо надад итгэж даалгаж намайг энэ томилт төр одоо явуулсан байгаа. Солонгос улсад одоо 2 хүүхдийнхээ хамт амьдарч байгаа. Хүүхдүүд маань солонгос сургуульд сурдаг. Бас хөөрхөн солонгос хэлд сурч байгаа зүтэй. Хүүхдүүд айгүй хурдан сурт юм байл ш. Тэгээ ер нь бол тэгээ ирээл нэг жил болоод айгүй ер нь сурчт юм байна дөө. Хүүхдүүд бол маш айлбар сурт юм. Эвсэг компаниг бол манай монголчууд бүгдээрээ сайн мэддэг. Тэгэхээр энэ компанийн талаар надад товчгоо хэлэхгүй. Эвсэг компани маань Кашмир уйлдаг компани борлуулалт хийдэг охин компани. Эвсэг нэртэйгээр 2000 онд анх байгуулагдаж Монгол Ямааны ноолуур, Тэмээний ноосоор оюмын ширмэл, сүлжил бүтээгдэхүүнийг Монголынхаа зах зээл болоод дэлхийн зах зээлд нийлүүлсээр өдийг хүртэл ажиллаж байна. Манай компани хувьцааг ажилчид маань 49% эзэмшдэг болохоор хамтын одоо зорилгоор нэгэн зорилгоор одоо компаниа өргөжүүлж хөгжүүлсээр байгаа юм аа. Хэрэглэгчтэй улам чанартай бүтээгдэхүүнийг өнгө загварын сонголттой чанар сайтай бүтээгдэхүүн хүргэхийн тулд 2005 онд бид бүхэн Германы архитектурын багтаа нийлүүлж үйлдвэрийн дэлгүүрх дэрэгдэх төв дэлгүүрийг дэлхийн стандартын жишгийн дагуу байгуулж ажилуулсан. Эвсэг брэнд нь одоо монголчуудтай танигдж эхэлсэн байгаа. Түүнчлэн Европ, Ази орнуудаар мөн салбар дэлгүүрүүдэд нээж амжилттай ажиллаж байна. Солонгос дахь салбар дэлгүүр маань 2020 онд анх байгуулагдаж Солонгосын Ганнам дүүрэгт үйл ажиллагаа явуулж байгаа. Мөн TV Home Shop-ын, KT Home Shop-ын болон Lotte Home Shop-ын, GS Home Shop-ынгуудтай хамтарч ажиллаж байгаа. Бидний зүгээс Солонгос одоо олон үйл ажиллагаанд оролцох одоо тийм их сонирхолтой байгаа. Одоо түрүү жилээс ахуулаад Азийн топ модель шалгаруулах Face Off Korea одоо энэ маань бас манай Монголд бас зохиогддог байгаа. Face Off Mongolia гэдэг тэрний эцсийн шалгаруулалт болох Азийн топ модель шалгаруулах тэмцээнд манай байгууллага 2 дахь жилдээ амжилттай оролцсон байгаа. Солонгосын импортлогчийн холбооноос аль биесны нэртэйгээр зохион байгуулдаг үзэсгэлэн Монголд төлөвлөсөн ноолрон бүтээгдэхүүнээ төлөвлөсөн үзэсгэлэн худалдаанд ингээ оролцох гээд бэлтгэл ажиллаа хийгдэж байна. За ингээ Монголд бараа бүтээгдэхүүн борлуулах болон Солонгост ирээд бараа бүтээгдэхүүн борлуулахад ямар ялгаа байна? Ер нь бол монгол хүмүүсийн болон солонгос хүмүүсийн бараа бүтээгдэхүүнтэй хандах хандлага, чанарын хандлага юм уу эсвэл стил имижийн тал дээр, загварын тал дээр ер нь ямар ялгаа байгаа гэж боддог вэ? Энэ бас манай үзэгчдэд бас сонирхолтой байж магадгүй. Монголд очиж байгаа үйлчлэгч өөрөөр хэлбэл зөөлчд энд ирээд одоо яг жинхэнэ солонгосын одоо үйлчлэгчтэй би одоо харьцаж байна. Энэ хүмүүсийн хооронд бол асар том тэнгэр газар шиг одоо ялгаа зөрүү байгаа. Ямар ч орны хүмүүс одоо аялал жуулчлалаар явахдаа маш их сэтгэл хөөрөлтөө тухайн орны одоо төлөөлөх гоё бүтээгдэхүүнийг авахыг л одоо мэдээж хэрэг худалдаа авалт ихтэй зорж явж байгаа шүү дээ. Тэгээд ноолдор Монголыг бол төлөөлөх зүйлүүдийн нэгэнд бол мэдээж ноолдор бүтээгдэхүүн ордог. Тэгэл очиод энийгч бэрдээ хамаатан садантай гэдэг маш их сэтгэл хөдлөлөөр ингэж худалдан авалт хийдэг байсан бол яг бодитоор одоо солонгосын зах зээлд ирээд бид үйл ажиллагаа явуулаад харж байхад бол эцсийн сонгот бол маш өөр байсан. Нэгдүгээрт маш өндөр шаардлага чанарын өндөр шаардлагыг бидэнд тавина. Өнгө үзмжийн хувьд одоо бусад Европын орнуудыг батгад солонгосчууд бол ийм өнгө маш их тод өнгийг бол хүсдэггүй юм байлээ гэж би бол одоо харж байна. Маш энгийн одоо натурал өнгөнүүдийг их одоо зорилго өөрсөнд нэг зохицдог юм байна гэж харсан. Солонгос үйлчлүүлэгчдийн хувьд одоо хөгжилтэй гэх юм уу сонирхолтой одоо надад санагдаж байгаа зүйлүүд бас байдаг. Үүний нэг нь болохоор солонгос хүн дэлгүүрт орж ирэхдээ одоо бид нартай мэдчилж байгаа юм шиг одоо хэлдэг нэг үг байдаг. Одоо сайн байна уу гэд мэдчилж хүмүүс хоорондоо өдөр тутамдаа цаг тутамдаа таарсан хүмүүстэйгээ мэдчилдэгтэй адилхан нөгөө юу яадаг шүү дээ орж ирээд ямар ч бараан дээр хямдрал гэдэг үгийг бол маш сайн хэлдэг надад их сонь санагдчихсан. Тий. Заавал тэр сэл гэдэг үгийг тэр хүн хямдруулж авах үгүүдээ сонин биш. Заавал хямдрал гэдгийг ерөөсөл хэлэх ёстой юм шиг хэлдэг байгаа. За ингээд манай нэвтрүүлгийн урилгыг хүлээж аваад цаг зав гаргаж оролцсон маш их баярлалаа. Ингээд үнэтэй зөвлөгөө болон туршлагаа хуваалцлаа. Ингээд хатгалаа илэрхийлээд
манай энэ удаагийн нэвтрүүлгийн гэрийн гэгч Жима компани тул захирлынхаа гарын бэлгийг хадгалнаа. За маш их баярлалаа. Би зорин ирсэн би маш их баярлалаа. Таны бас ажилд амжилт хүсье. За ингээд явцаадаа болон эвсэг Кашмирийнхаа нийт хам халанд нь ажил үйлсэд нь олон их амжилт хүсье. Мөн одоо Монголынхаа энэ Кашмирыг дэлхийн өнцөг болгон бүртгэгээрэй гэж юрая. За өрөө доктор штэ баярлалаа. Сурагч болсон. Сая өнгөрсөн 5 дугаар сарын цаг хөшөлгөлтөөр айгуу наваад. Тэгээд юусэн дараагийнхаа төвшин болоход энэ сарын тума програм гэдэг одоо монголчуудын юу гэж хэлвүлээ. Нийгмийн нэгэн хөтөлбөрийн одоо ийм сургалтанд хамрагдаад явж байна. Ном нь бас бүр өөрчлөгдсөн байна шүү дээ. Тийм ийм ном. Ирсэн мөлий. Бас их өөрчлөгдсөн байна. Нилээ хэд хэдэн төрлийн ном байдаг. Гэтэ яг сүүлийн үед бас ингэ өөрчлөгдсөн юм байна. Энэ тэгээд топик 5-таа болохоор шууд хэддгээр төвшөнд нь шууд одоо эцсийн нөгөө 5-аас эхлээд солонгосын нийгмийг судлах гэдэг эхэлчихсэн юм байна. За. Олон жил дэвтэр ном шагаагүй яг үнийг хэлэхэд бол ажиллаа хийгээл явж исэн. Тэгээд одоо шагаасан чинь бүр илүү одоо сонирхолтой бүр цаашаа их олон зүйлийг сурмаар санагдаад маш идэвхтэй байгаа. Яг үнэн тэр чинь гоё штэ. Нийгмийн нэгдсэн хөтөлбөрт ер нь бол хамгийн анх яаж бүртгүүлж байна. Манай энэ Солонгос улсад байгаа монголчууд маань бас зарим хүмүүс мэддэг те мэдгүй хүмүүс ч байдаг штэ. Яг Солонгосын иммиграшн буюу цагаачлалын албанаас зохион байгуулдаг нийгмийн нэгдсэн хөтөлбөр гэж сургалт байгаа. За тэрэнд болохоор эхлээд онлайнаар бүртгүүлнэ те. Тийм онлайнаар бүртгүүлсэн. Би энийг бүр яг нэг сайн бас мэддэггүй байсан юм аа. Тэгээ нэг сонирхолч үзээгүй байж байгаа. Тэгээ хажуудах найз нөхдийн хувьд ийм одоо сургалтанд суулаа, ийм оноо авлаа, цуглууллаа гэд. Одоо бид нар Солонгос одоо удаан хугацаар амьдрах зорилготой хүмүүс маань бол одоо иймэрхүү сургалтуудыг бол ер нь сонссон байх ёстой гэд. Тэгэхээр би анх онлайнаар бүртгүүлж ирсэн. Тэгээ нөгөөхөө мартцсан явж исэн чинь юу лээ гэд сая харин топикийнхоо оноог авчаад тэгээд бүртгүүлээд ингээд бүртгүүлэгч гэсэн хэлбэр юм билээ. Эднэр юм болгоно аяг хэлбэр шүү дээ, тий. Тэгээд бүртгүүлээд эндээ ингээд хамрагдсан. Яг ажлынхаа цагийг ажилд харсан цагаараа энэ дээр сууж байгаа одоо шөнө хүртэл өдөр 4 цагаар энэ сургалт авч байгаа. Онлайнаар сурж байгаа тий. Тий, онлайнаар. За чанартай маш мундаг сургалт байдаг юм билээ ерөөхдөө. Их сонирхолтой юм байлээ. Шин сууж байгаа хүмүүс энэ сургалтанд хамрагдаж болдгий шүү гэдгийг бас Жавцан даалгараас бас мэдээд аваарэ. Тийм, ерөөсө сурж байгаагүй хүмүүс ч гэсэн ингээ боломжтой энийг ингээ топикгүй байсан ч болно тийм ээ. Хэрэг топикгүй хамаа. Тийм, анхныхаа онооноос бид нар яг топик өгчөөрөө товчлоод одоо сонсох хичээлээ товчилж чинь л гэсэн үг юм билээ. Нөгөө нэг хичээл ном яг хувийн ажил дууссаны дараах оройгоор хийдэг одоо ширээ маань. Яг ажлын ширээг бас тустай байснаа та харсан баг. Тий, даас өөр байгаа. Яг өөрчлөгчтэйгээ харилцдаг. Бол нэг сайн биш байгаа шүү. Ажлын ширээ одоос тийм байгаа. Яг л энэ анхаарал төвлөрүүлээд сурахад бол яг л болохоор шүү дээ, тийм ээ. Вау. За энэ ажлын ширээн дээрх энэ ном нь бас сонирхол татлаа. Энэ номыг уншиж байна уу тий? Тий. Энэ жил одоо нөгөө 2023 оныхоо зорилгонд нэг 20 ном одоо их бүр их уншдаг хүн бол төрлийн хүн бол би биш. Гэхдээ ер нь сүүлийн үед гэж яг ном унших нь их зөв юм байна гэдгийг ойлгосон. Тэгээд энэ жилийн одоо миний унших 20 номны жагсаалт төлөвлөгөөнд одоо энэ ном орсон. Энийг ер нь бол уншаад бол дууссан. Гэхдээ номыг чинь дахиад эндээс нь уншихаар илүү их сонирхолтой байгаа дээ. Тэгээд эргэж тойруулаад ингээд завч хүлээ цагтаа энийг ингээд харж байна. Дараа сараас энэ ном маань дахиад өөрчлөгдөнө. Анх бол нөрөөсө хүн болгон манай монголчуудын ер нь ихэнх хүмүүс нь л одоо
Солонгос улсыг зорьё, мөнгө хуримтлуулъя, ажил хий, 3 сараар ч юм уу ирье гэл одоо хүн болгоны зорилго өөр л байгаа, сурыг, боловсрооч гэдэг юм уу. Миний хувьд бол солонгослын анги төгсөжсэн болохоор үргэлжлүүлж сурыг гэж бодож исэн ч хэдий ч тухайн үедээ бас болж өгөөгүй, ирж чадаагүй байсан. Тэгээд дараа нь болохоор солонгос улсыг зорьё гэд гэрээний ажилчинд би ингээ бүртгүүлж үзчихлээ. Тэгээд эхний удаа гэрээний ажилчин бүртгүүлсэн чинь нөгөө бичгийн шалгалтыг өгчөөд тэгээд мэдээж гайг өндөр өнө авцсан байсан. Тэгээд хоёр дахь удаа нэг ур чадрын шалгалтыг байж шиг санаж байна. Тэр ур чадрынхаа шалгалтыг би ингээд хугацааг нь мэдэхгүй ингээ өнгөрөөцсөн байсан. Тэгээд дараагийн удаа нь би бас гэрээний шалгалтанд дахиж бүртгүүлээд очисон чинь их бороотой өдөр болж таарад. Тэгээд за зин бороотод одоо тэгээд хүний уус руу явах гэж бүхэн хатан ингэж очрлож үр хөвгтөд орхичод ингэж зүтгэх гэж юу ч юм дэ гэж бодоод би ингээд болоод явж исэн байхгүй. Тэгээд за ямар ч байсан нэг аялж үзье да энэ тухайн орны хэлийг сурцсан юм чинь гэж бодоод аяллаа виз өгчсэн чинь ямар ч учир шалтгаанаар тухайн үедээ бас аяллаа виз татгалзаж исэн. Тэгээд ингээд солонгосын тухай бодлоо ер нь бол орхичоод ингээд байж итэл компани ажиллаар одоо ингээд явах боллаа гэд намайг виз маань гарцсан байсан. Тэгээд би юу гэж утсан бэ гэхээр хүн ер нь ямар нэгэн зүйлд гарахгүй байна. Одоо виз маань гарахгүй байх юм уу, энэ ажил маань бүтэхгүй байна ч гэдэг юм уу. Тэр сэтгэлээр унах биш. Тэгээд юм гэдэг бол ерөөсөө цаг хугацаатай, учир шалтгаантай байдгийн болов. Тэгээд намайг бас ингээ аз ивэж бас юм өөрийнхөө мэддэг чаддаг ажиллаа хийгээсэй гэх тухайн үед одоо би шалгалтнаас хоцорж ийсэн ч юм болов гэж боддог. Ажлаа тараад чөлөөт цаг их гарна, явах газар ихтэй болохоор аль болох одоо чөлөөт цагийг гэр бүлдээ одоо өөрөөр хэлбэл 2 хүүхэдтэй их зориулдаг. Амралтын өдрөөр бол хүүхдүүдтэйгээ одоо үзэх газар юу вэ гэж одоо нээврээс хайж байгаа л үзэх боломжтой. Одоо сөүлийг бол би өөрөнд дуусгацсан байгаа гэж бодоод байгаа. Тэгэл хөдөө орон нутг руу одоо ингэ явж эхэлж байгаа. 7 хоног болгоныхаа амралтаар заавал нэг газрыг л үзэл хүүхдүүдтэйгээ хамт явдаг байгаа. Одоо яагаад тэгдэм бэ? Би яагаад газар үсэх гээд идэх юм болоо гэж ингээл эхлээд манай хүүхдүүд надаас их асуудаг гэсэн. Ээж зүгээр гэртээ унтчихэж болох уу гэж анх тэгдэг гэсэн. Тэгээ би болохоор баг байхдаа ер нь 3 дугаар ангиасаа баг сургуулиас ахвалаад ээж аваасаа тустай манай аав ээжүүд болохоор сумын төв дээр би аймгийн төв дээр ингээд тустай дүүтэйгээ хамт баг сургуулаа дүүргэсэн. Тэгээд одоо бодох нэ яг аав ээжтэйгээ ингээд гоё аялаад одоо тухайн үе манай аав ээжийн үед ч болоод тэгдэг юм уу? Одоо манай аав ээжийн үед мал маллах тийм завгүй байсан болооч тэгдэг юм нэг гэр бүлээрээ аялаад ч юм уу ингээд явж исэн дурсамж надад бас төдийлөн байдаггүй гэж харж байгаа. Тэгээд тийм болохоор бас аав ээжтэйгээ байх дурсамж илүү гоё юм болоо гэд хоёр хүүхэдтэй дурсамж бүтээх гэл одоо их хичээдэг. Чөлөөт цагаа ер нь мөн одоо Монголоос бас найз нөхөд маань намайг гэж зориод ирж байгаа найз нөхдүүдтэй бас их цаг гаргаж байна. Тиймэрхүү байдлаар л их газар үзчихл аялж ин да ер нь бол Солонгос дотор бол нэлээд аяллыг их сайн хийж байгаа. Амжилт гэдэг бол миний хувьд өнөөдрөөсөө маргааш нь илүү байхыг л амжилт гэж би боддог. Яагаад вэ гэвэл одоо хүн өдөр болгоноор бол амжилт гэхээр л маш том зүйлийг хэлэхгүй. Жишээлбэл одоо ямар нэгэн эрүүл амьдрахад хүн юу хэрэгтэй вэ? Идэх хоолоо зохицуулна, бас дасгал хөдөлгөөн хөвшил болгоно. Өнөөдөр би залхуураад нэг өдөр хийгээгүй байх дасгалыг маргааш нь хийж чадаад эсвэл маргааш нь нэг илүү номны нэг хуудсыг ч гэсэн ингээд унших юм бол тэр болгоно л одоо амжилт гэж би бол ойлгож байгаа. Солонгос хүний чанараас эсвэл солонгос улсын хөгжлөөс нь манай монголчуудаас нутагшуулаасай нэвтрүүлжээсэй гэдэг тийм санаа юу вэ? Улс орны хөгжил гэдгийг одоо хувь хүнээр нь л би үнэлээд байна л да. Солонгос ирээд харж байхад бол хувь хүний соёл гэж бол нэлээд өндөр юм шиг санагдсан. Өөрийнхөө одоо манайхан амиа ичээ гэдэг нэг тийм үг байдаг ш. Тэр бол биш. Өөрөөсөө хүнд төвөг удахгүй, урд хажлаа, чин үнэнч одоо тууштай ингээ хийгээд явбал хувь хүн нь ч хөгжиж, улс нь ч хөгжих юм шиг бол санагдаж байгаа. Манай монголчууд бол нэлээд бусад орныг бодоход солонгос улсад их удахгүй энэ солонгосын соёлч байдаг юм уу? Энэ хөгжлийнх нь ийм байдал ер нь манай Монголд нэлээд түлхүү орох байхаа гэж бол боддог. Адгийн наад захын л гэхэд одоо очир зогсохоос л эхэлж байгаа. Одоо автобус унаа, нийтийн тээвэрт очирлох, банкнд одоо очирлох энэ төр манайхан бол хин нэгнийх нь урдуураа дайраад орчих
ийм бас хандлага их ажиглагддаг байсан. Энд бол бүгд хүлээцтэй. Хамгийн анх ирээд гайхаж харж байсан зүйл маань болохоор тэр их маш олон хүн бужигч байгаа гэхэд би минийгээ хүлээгээл ямар ч зөрчилтэй өнгөгээр ингээл цуураал ингээл автобус унаанда нийтийн тээвэртээ суугаад ч юм уу дэлгүүр хоршоонд ингээ орчдөг надад их гайхалтай санагдчихсан. Тийм зүйлүүдээс л бид нар эхлэх юм шиг санагдчихж байгаа. Хүлээцтэй занал хэрэгтэй болов нэгдүгээрс бид нарт гэж бодож байна. Дахиад хоёрдугаарт болохоор төрийн албаны үйлчлэгээ гэж зүйл байна л да. Монголд байхад мэдээж хэрэг бид нар өдөр тутамдаа шахуу төрийн албаар үйлчлүүлнэ. Баггүй бас стресстэн, тамга тэмдэг, натрат гэдэг их олон газрууд руу явж одоо тэр бөгдрөлт цаг хугацаагаа зарна. Энд бол нэг би одоо бичиг баримт бас нэлээд хөөцөлдөж төрийн албуудаар нэг явдаг. Эдгээр бол одоо ингэдэж штэ жишээлбэл ямар нэгэн бичиг баримт бүрдүүлээд очихоор хүн юм чи алдаа заагаад нэг ямар нэгэн юм мартаад очих тохиолдол юм уу тэр нь арай бүтээгүй тохиолдолд манайх бол за одоо буцаа дахиад ирээрээ гэдэг ингээд цаг хугацаа алдах. Энд бол бүх бичиг баримтыг авч үлдээд та мэйлээр явуулах уу, зураг дараад явуулж болох уу гэдэг ямар ч байсан тэр үнийг хоосон буцаадгүй ажиллаа хийгээд ингээд гүйцэтгэж өгдөгөө. Тэр нь л бүр их хамгийн их бас таалагддаг. Хүний амьдралд чи ер нь амжилттай ололт уналттай бүхэл зүйлээс бүрддэг асуудалгүй хүнж гэж байхгүй тий. Тэр асуудлыг яаж даван туулж байгаа гэдэг нь л хамгийн гойс хамгийн чухал. Энэ хувьд тийм мэдээж хүн болгонд л асуудал байгаа. Миний хувьд одоо хүнд бэрхшээлтэй зүйлүүд мэдээж хэрэг надад зөндөөл тохиолдож исэн, шантрах үе ч гэсэн зөндөөл тохиолдож байгаа, тохиолдож байсан. Тэгээд яг уг хүний уг араншин гэж байдаг юм уу? Нэг тэрийг хүндрүүлж бодохыг ерөөсөө хүсдэг би. Би тэгээд найзуудтай ч гэсэн ярьдаг л да. Би ер нь нэг тийм ийсэн амьдралын хэв маягийг чуулчилж явдаг хүн гэж. Хүнд байх тусам энэ хүндээ гэл бодоод явахыг хүсдэггүй шүү дээ. Тэгэл нэг яаж яж байгаа л хүнд хэцүү байх үеийг ингээд өөр гоё юм бодоод ч юм уу өөр юмд цагаа зарцуулаад тэрийг ингээд авчих юмсан л гэж боддог. Тэгэхээр тэр маань надад нэг тийм хүндрэлтэй санагддаггүй л явчих. Өнгөрдөг юм шиг санагддаг. Сурахтаа ичихгүй гэдэг одоо нэг жишээ над дээр бас тулгарнаа. Тэгээд одоо би компанийнхаа ингээд үйл ажиллагааг өргөжүүлэх гэж олон хүнтэй уулзаж, ярилцаж, танилцаж яваа. Тэгээ бас олон төрлийн зар сурталчилгаа болоод ямар нэгэн гарц гаргалгааг бас их хайж явдаг. Тэгээд би одоо энтхийн нөгөө купон сайт гэдэг шүү дээ. Тэн дээр бас нэг юм лайв шоуд хийжсэн. Тэгэл одоо ямар ч нэг солонгос хүмүүс нь ойлгосон юм шиг байгаа. Хүмүүс зүгээр байна гэж хэлдэг ч гэсэн би бас өөртөө жоохон чамлалтай ханддаг болохоор бүр надад хөвгөлтэй санагддаг. Ингээл буруу зөрүү яриад ингээд нэг юм лайв хийжсэн. Хүн ичгээсээ илүүтэйгээр манай байгууллага одоо бүхэл бүтэн байгууллага намайг одоо итгэл хүлээлгээд удирдлагууд маань ч гэсэн надад бас давхар итгэл хүлээлгэсэн учраас тэр хүмүүсийн итгэлийг алдахгүй энэ компани улам одоо хөгжүүлж мөн цаашдаа одоо энэ ноолур гэдэг чинь одоо манай Монголыг төлөөлөх зүйл учраас энэ бүхэн одоо миний хичээл зүтгэлээс одоо шалтгаална гэж одоо их одоо янз бүрийн зүйлийг одоо их туршиж үзэж хүн амьтантай уулзаж гэж явдаг. Тэгээд энэ бүхнийг тэгээ би ганцаараа одоо хийгээд би ганцаараа ингэж яваад гэдэг бол угаасаа бүх зүйл үгүй шүү дээ. Хамт байдаг, хажууд нь байдаг одоо өөр хүүхэд аав ээж хамаатан садан дээрэс нь хамгийн сайхан би одоо их найзын азтай гэж боддог. Найз нөхөд их олон сайхан найз нөхөдтэй. Тэгээд хамгийн чухал нь одоо яг энд ажил үргээ хийгээд явхад минь ард минь ингээд миний бүх санаа зорилгыг хамтдаа дэмждэг байгууллагын хамт олон би маш их баярлж явдаг. Бүх ажилчид, дизайнерууд, удирдлагууд, шат шатны бүх ажилчидаа та бүхэнд их баярлж явдаг шүү.